Дархлаа судлаач, анагаах ухааны доктор Галина Криличева дархлаа судлалын институтэд тасралтгүй ажиллаж, дархлаанд нөлөөлдөг юмнуудыг судлаж байна. Тэрээр хүүхдэд зориулсан вакцинуудын судалгааг түлхүү хийдэг. Дөнгөж төрсөн хүүхдэд дархлаа нь бүрэн хөгжөөгүй байдаг. Энэ үед дархлаажуулна гэдэг бол ерөөсөө буруу. Эхийн өсвөнөөс хамгаалах бодисуудаа авдаг. Олон оронд няраа хүүхдэд вакцин хийдэггүй. Оросд туршилтын сайн бааз алга. Гадаадын эмийн компаниас манайд нийлүүлдэг вакцины найрлагыг бид судалж чадахгүй байна. Тиймээс Орос хүүхдүүдийг яг ямар бодисоор дархлаажууллаад байгааг бид мэдэхгүй. Дотоодын вакциныг биш, дандаа гаднаас илүү чанартай гэж үнэтэй вакцин худалдаж аваад байх юм. Харамсалтай нь эдгээр нь бусад оронд дархлаажуулалтаас хасагдсан вакцинууд байх юм. Галина Криличева вакцинаар хүүхдийн дархлааг сулруулснаар устгал хийж байна гэж үздэг. Хүүхэд цаашид өвчлөмхий байнга эмийн хамааралтай болж байгаа юм. Энэхүү харанхуй муухай ажиллагааг зогсоохын тулд манай эрдэмтэд цөхрөлтгүйгээр судалгаа хийж байна. И желанием уберечь родителей от невежества продолжают свои исследования в этой области. Манай судлаач нар лабораторид хулгануудад туршилт хийсэн. Нэгдүгээр бүлгийн хулганд вакцин хийсэн. Хоёрдугаар бүлгийн хулгануудад харин вакцин хийгээгүй. Дараа нь вакцинцнууд нь бүгд үхсэн. Харин вакцингүүнүүд нь ягаачгүй. Которая предварительно вводилась вакцинация, она Дархлаа суларснаас халдвар төвчмөдтэй тэмцэх чадвар буурч өвчлөмхий болдог. Үр дүнд нь хорт хавдар, аутизм, бусад дархлын олдмол өвчтэй болж байна. Эргээд дархлаа сайжруулах эм бэлтгэмлийн хараат болж үүнгүүгээр амьдрах боломжгүй болж байна. Өнөөдөр Оросын холбооны улсад эцэг эхчүүд хүүхдэд вакцин тариулах хэсгээ өөрсдөө шийдэх хууль зүйн эрхтэй. Гэтэл эмнэлгийн зүгээс үргэлжил нэг вакциныг заавал хийлгэх шаардлагатай гэж тулгадаг. Олон эрдэмтэн судлаач нар шаардсны үндсэн дээр вакциныг сайн дурынх болгон хуульчилсан. Энэ л ганц найдвар болоод байна. Вакцинжуулалт нэрээр чип суулгах амархан. Олон оронд хүүхдийг төрөнгүүт нь чипжүүлж байна.